Оюутлогоо компанид анх удаа татварын акт тавьсан асуудал биш. 2014 оны 6 сард татварын ерхий газраас оюутлогоо компани эхний шатны хөрөнгө оруулалтын ажлаа эхлүүлэхдээ Монгол Улсын татварын хуульд заасныг зөрчин албан татвараа дутуу төлсөн санхүүгийн зөрчил гаргасан гэдэг үндслээр 130 сая долларын акт тавьсан байдаг. За энэ асуудал татварын маргаан таслах зөвлөлд тухайн үед шилжиж байсан ч тодорхой мэдээлэл тухайн үед гараагүй. За эвлэрлэлийн гэрээг ихчийг байгуулан Rio Tinto 30 сая долларыг төлж байсан. Тэгвэл өнөөдөр дахин 155 сая долларын татварын торгуул ногдууллаа. За энэ мөнгө оюутолгоо Монгол улсад төлөх үү? Татварын ерхий газраас оюутлогоо компани үйл ажиллагаанд хяналталт хийгдээд татварын шийтгэлээ хуудас бичиж татвар ногдуулсан байгаа. Тэгэхээр энэ бол бидний одоо шаардлага тавьж байгаа зээлийн хүүг бууруулах, хонь үлэгчдийн зээлийн хүүг бууруулах, өөрөлдөл оюутлогоо өрөөчгийг сайжруулах, зардлыг бууруулах талаар хийж байгаа үйл ажиллагаатай бол шууд холбоотой гэж хэлэхгүй байна. Тэр оюутлогоо өөрсдөөс мэдээлэл гаргасан байх шиг энийг төлөх боломжгүй байгаад үнэхээр тийм үндэслэхгүй татвар авах гэсэн юм. За энийг зөвхөн татварын энэ тухай хууль, татварын маргааныг хянан шийдвэрлэх тухай журам хуулийн дагуу шийдвэрлэнэ. Сайхан бэлгийн засгийн газрын үед Дубан гэрээг байгуулан энэ гэрээнд оюут толгойд тавьсан татварын актын 130 сая долларыг эвлэрлэлийн гэрээгээр 30 сая болгосон ч гэх мэдээлэл байдаг. Тэгвэл 155 сая долларын татварын акттай холбогдуулж Turkish Steel мэдээлэл гаргажээ. За энэхүү мэдээлэлтэй 2013-аас 2015 оны хооронд төлсөн татварт тухайн үедээ аудит хийсэн байдаг. Бид Монгол улсын хууль тогтоомжийн дагуу татвараа цаг хугацаанд нь төлсөн ямар нэгэн зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ өмнө нь бас нөгөө нэг татвар дээр акт тавиад энэ актуудаа хүчингү болгосон гэсэн ийм асуудлууд бас хөгдөжсэн. Тэгээ удахгүй ажлын хэсгийн зүгээс энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлүүд өгөх баг. Оюутлогоо компани 2017 онд нийт 157.4 мянган тонн бажимлдах зэс, 114 мянган унц бажимлдах алт олборлжээ. За мөн 724.3 мянган тонн бажимл борлуулсан байна. За тус компанид тавьсан татварын актын талаар ажлын хэсэг ойрын хугацаанд мэдээлэл өгөх гэнэ.